Сайн бацгаана уу? За, object-ийг сонгох командын талаар ярилцъя. За, тэгэхээр хэдүүлээ. За, нэг юм тодорхой урттай rectangle авчих. За, хэдийн харьцаатай ч гэсэн яхав тийм ингээ авчих. Сонгох хэсгээ сонгож өгөхдөө cross selection хийдэг. За, бол баруун гар талтай object-ийн баруун гар талтай байрлаж хагаад сонгох хэсгээ ингээ сонгоод өгнө. За энэ хэсгийг сонгож өгчөөд одоо бүгдээрээ за S дараад өгнө тий. S дараад өгнө. За тэгэхээр чинь биднэрт одоо base point тий асууж байна. За тэгэхээр бид нар base point одоо хаанаас ч юм тий одоо бүрийн газраас аваад хэдийн зайтай сунгах гэдэг. За би одоо ийшээ 100 ч гэдэг юм ингээд өгүүлдэг тий. Тэгэхээр ийшээ одоо 100 хүрттэй сунгагдаж байгаа. За дахиад авч үзье. За эхлээд команда өгчүүд дараа нь object бас сонгосон ч болно. За cross хийхдээ одоо ингээд яг энэ хүн буланг сунгах цаа гэж үзээд ингээд булан хэсэгт нь сонгоод өгөхөөр тий. За enter дарчээ. За одоо хэдүүлээ ингээд mouse нэгэ дараад ингээд сунгахаар зөвхөн тэр булан хэсэг сунгагдаад байгаа. Тий. За иймэрхүү байдалтай сунгагдаж бас болно. Нөгөө line хэсэг дээр бас ийм байдаг. Ингээд нөгөө байрлсан текстүүдийг бас хэрэгцүүлэх боломж байдаг. За энийг бас нэмээд хэлээд өгье. За тэрийг хэрхэн гүйцэтгэх вэ гэхээр text line гэдэг команд байна. Text line гэдэг. За хэдүүлээ энийг одоо тийм ээ энэ текстийг ингээд сонгочих. Дараад за тэгээд тодорхой нэг одоо цэгээр хэдүүлээ аль нэг цэгээс ч юм тийм ингээд зэрэгцүүлэх чаа гэж бодъё тийм. За тэгээд эндээс second point гэж шүү дээ. За тэгээд хаашаа зэрэгцүүлэх чаа гэдгийг заагаад ингээд өгчөж болно. За тэгээд энэ бас хоорондох зайнуудыг бас өөрчилж бас болно л доо. За тэгэхээр сайн команд дахиад дууд тий. Сайн команд дахиж дуудаад за options гэж ороод за энэ дээр бид нэг spacing set spacing гэдэг өгч болно. За эндээс одоо хэдийн зайтай зэрэгцүүлэх гэдэг юм бэ гэдгийг оруулж өгүүлнэ гэсэн үг дээ. Одоо энэ нэлээд хол зайтай. За юу гэдгийг за 50 зайтай хоорондоо алхсан байхаараар тий. Энэ одоо текстүүдийг зэрэгцүүлье. Тэгээ хэвтэй юм уу? Эсвэл одоо босоо зайтай юм уу гэдгийг тий ингээд заагаад өгч хэрэгтэй. Ийшээ чиглэлтэй бол ийшээ чиглэлтэй заагаад өгч тий. За одоо хэдүүлээ тань сая үйлийг дахиж хийж үзье. За 50 зайтай. За энэ object одоо хэвтэй чиглэлтэй зэрэгцүүлэх гэж байна тий. За тэгээд энд дараад object сонгоод за доошо чиглэл гэдэг юм тий. Тэр table дээр бас ингээд тодорхой одоо юу хүснэгт байж болно тий. Хүснэгтэн дотор одоо эдгээрийг зэрэгцүүлээд оруулахдаа ийм байдлаар бас текстүүдийг зэрэгцүүлээд хэмжээг өгөөд оруулчих болох юм шүү дээ тий. За ийм байгаа. За мөн одоо энэ бас нэг array command дээр бас нэг нэмэлт бас нэг зүйл харагдсан байна. Тэрийг хэлээд өгье. SP line авчи. За SP line аваад нэгэ тодорхой хэмжээний за ингээд юмрыг шугам зураад за энэ нэг замаар бас нэг массив маягаар хоширч бас болно. За тэгэхээр хэдүүлээ нэг line авдаг ч юм уу тийм. Энэ line ийшээ нэг нормал чиглэл татаад тэг яг энэ нормал энэний дагуу ингээд нормалаар ингээд тодорхой хэмжээнд хоширно гэж үзэж бас болно тийм. За тэгэхээр энэ дээр яаж хийх вэ гэхээр array command дуудаад тэгтээ array дээр path гэдгийг аваад өгөх хэрэгтэй. За тэгээд array олшрох object-о сонгоод дараа enter дарсны дараа эндээс нэг path гэдэг дуудаж байгаа зү path гэж сонгоод өгөх хэрэгтэй. Зэрэгцүүлэхтэй align зэрэгцүүлэх үү энэнтэйгээ зэрэгцүүлээд явах уу яг нормалаараа явах уу эсвэл үгүй юу гэж тий. За тэгвэл яг ингээд
yes би бол одоо юм нормал чиглэлтэй байх юм шүү дээ. No болчих юм бол энэ чи яах вэ? Ингээд яг өөрийнхөө чиглэлтэй ингээд сарлилаар шилжиж байгаа. За тэгээд энэний дараа бас энэ арга хэмжээгээ өөрчилж өгч болно гэдэг тий. За энэ measure гэх юм бол wide одоо эдгээрийн хоорондох цай өөрчлөгдөнө. За wide яг тэнцүү одоо хуваагдаад энд очиж байгаа гэсэн үг. Тэнцүү тоогоор яг энэ мөрөн шугам дээр тий яг одоо тэнцүү тоогоор энд одоо хуваагдаж очиж байгаа гэсэн үг. За measure гэх юм бол өгцөн зайд тий энэ ч одоо хуваагдаад очиж байгаа гэсэн үг тий. За энэ хуваагдаж очиж байгаа зайгаа бол бид нар эндээс бас бааз цэгээс хэдийн зайтай байх юм бэ гэдгээ ингээд оруулаад өгч юм шүү дээ тий. За 10-ын зайтай ч гэдэг юм уу. За эсвэл одоо эндээс 20-ын зайтай ч гэдэг юм уу тий. Ингээд өгцөн зайд measure ч юм уу өгцөн зайчууд тий. За хэрвээ одоо энэ wide гэх юм бол одоо энэ шугамын дагуу тодорхой өгцөн хэмжээнд тэнцүү хуваагдаж очиж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ тоогоор тэнцүү хуваагдаж очиж байгаа. За энд одоо тэнцүү тоогоор хуваагдаж очсон. За энэ дээр хэдүүлээ яг энэ 32 тий. Wide гэдэг энэ дээр одоо 32-ийн хэмжээтэй 32 ширхэг л одоо ийшээ байгаа гэсэн үг юм байна шүү дээ. За ийшээний өмнө 10 ширхгийг явуулна бол энэ дээр 10 гээд оруулаад өччих хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгээ энэ дээр одоо хідэн игний байх юм бэ гэдгийг бид бас харуулж өгч байна. 3 гэх юм бол одоо тийм чиглэл тухайн чиглэлд 3-аар ийш ингээд яг тухайн одоо мөрийн дагуу 3-аар чиглэж байгаа зү тийм. За ингээд өөртөө хэрэгцээтэй одоо хэмжээгээр хэдүүлээ энэ дээр ингээд боловсруулалтуудыг хийж болно. За одоо харин хэдүүлийн measure гэдгийг одоо сонгоод үзэхээр энэ дээр хоорондох зай нөхцөлөгдөх байгаа. Энэ хоорондох зайг одоо хэдүүлийн гэдэг 15 толгойд хөндлөлтөө. Тэгэхээр ингээд явчихж байгаа шүү дээ. 15-ын хэмжээтэй өөрчлөгдөж орж ирж байгаа шүү дээ. За энэ нөгөө explode-ийн эсрэг командас байдаг. За энэ explode бол одоо задлах команд шүү дээ. За хэдүүлээ энэ блокийг задлж үз. Энэ юм бол ингээ машин оруулахтай ингээ блок болоод олширчдаг байхгүй. За тэгэхээр энийг хийдүүл яг задлж үзийг бол тэ x гэдэг энтер тарч шүү дээ. Explode гэдэг. За энэ чинь тэгэхээр задраад ороод ирнэ. За энэ задарсан байгаа бүхэлдээ задарсан. За дараа нь тэгээд эдрийг нийлүүлэх блок болгочих болно л доо. За тэгээд ер нь шугамуудыг өөр хооронд нь тэ нийлүүлэх гэвэл яах вэ гэхээр энэ join гэдэг команд байдаг л та. За хэдүүлээ нэг rectangle аваад за эдгээр чинь нөгөө юм салангад шугамуд учраас бас join хийгдэж болохгүй. За хэдүүлээ j гэдэг зэ. Тэгэхээр ингээд join салангад шугам болохоор join хийгдэхгүй байна. За ингээд ийм энэ ч одоо rectangle зурхаар ингээд нэг обжектоор сонгогддог байна шүү дээ. Explode хийхэр чинь эн чинь нэг нэгээр салаад аваад ирж байгаа тийм. За эднэрийг ер нь бол ингээд нэг салангад юм зурчаад гэхдээ хаана нэгэн газараа нийлсэн тийм object snapper нийлсэн байгаа обжектыг хэдүүл одоо нийлүүлэх гэж бодвол энэ дээр join гэдэг команд гэдгийг j гэдэг j. За эндээс харахаар одоо ингээд обжектууд чинь нийлж байгаа тийм. За тэгэхээр би одоо ингээд эндээс өөр нэг шулуун зураад энэ дээр тэ авцсан энийг энэ тийм нийлүүлээд join хийлээ. За тэгэхээр нийлэхгүй байгаа. Тэгэхээр яг нэг эхлэл төгсгөлүүд нь нийлцсэн байгаа шугамуудын хувьд яг join хийгдээд яг нэг одоо тэмээ бүтэн обжект болгож болдог байгаа шүү. За энэ дээр одоо өөр extend гэдэг команд байгаа тийм. Extend командыг би бас та бүхэнд хэлж амжаагүй шиг санагдчихэв. Энэ бол ер нь бол обжектыг сунгах арга юм л да. За тэгэхээр обжектыг яаж сунгах вэ гэхээр нэг шугам тий. Ямар нэгэн шугам за эсвэл ингээд юм одоо арк ч юм уу байж болно тий. За тэгэхээр ийм шугамуудыг одоо сунгах гэдэг юм гэж бодъё л да.
За тэгэхээр одоо сунгагдах гээд байгаа обжект хүртэл энэ юм маань одоо өөрөө идэвхтэй болгоод байна. За x-ийн тэгэхээр EX гэдэг тийм ээ. Өгөхөөр за нөгөө хамгийн ойр байгаа обжект руу сунж өгдөг байгаа тийм. За энийг тэгээ харж штт. Хэлээ. Ерөнхийдөө тайрахын эсрэг команд гэж ойлгож байна. За энэ дээр өөр одоо яригдаагүй команд. За одоохондоо бол өснөл яригдсан харагдаж байна. За ингээд шинээр сууж авсан командуудаа хэрэгжүүлээрэй.